Эсгийн дургатан нүүдэлчин монголчуудын өв соёлын баримтат зураг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар Баянхонгор аймгийн улсын нэргүүний галууцсамаас үзэгч тавханд өргөхөд бэлэн боллоо. Бид энэ удаагийн дугаараар Баянхонгор аймгийн галууцсамын харьяат Монгол улсын хөдөлмөрийн баатар Дамдинжавын Гомжав нэрмжит Баянхонгор аймгийн авраг шалгаруулах адуучин 2023 наадмыг онцлон замдаа гарсан юм. Монгол улсын тусгаар тогтнол үндэсний эвнэгдлийн бэлэг тэмдэг оюуны дархлаа оршин тогтнохын бэлгэдэл болгож төрийн сүлдэндээ мөнхөлсөн Тэнгэрийн хүлэг Монгол адууга Монгол адууныхаа соёлыг дэлхийд түгээн дэлгэрүүлж ЮНЕСКОд бүртгүүлэх зорилготойгоор тус наадам зохион байгуулагдаж байгаа нь онцлог юм. За эсгийн дургатан нэвтрүүлэг маань Баянхонгор аймгийн галуус сумаас та бүхэндээ хүргэж байна. За галуус сум маань одоо улсын тэргүүний одоо сум байгаа 100 жилийн түүхтэй. За энэ хүү нэвтрүүлэг маань өнөөдөр адуучин наадамлуу бид ингээд замдаа гарахаар ингээд зүгдээ явж байна. За сайхан өглөө болж байна. Өө янзтай. Хичнээн сайхан. Тий. За энэ сайхан сум байна. 100 жилийн түүхтэйгэр. Галбын үеийн одоо түүхтэй галуутын хавцлаар одоо хэдүүлээ сайхан явандаа бас тий. Хонгор хайрхнараа сайхан нэрлсэн Баянхонгор аймгийн бөөрн бас болж исэн түүхтэй. Одоо тэр сумын хойно харагдаж байгаа бол одоо ингээд нөгөө Баянхонгор хайрхан. Энэ хонгор нутгийн сайхан түүхтэй ингээд бид нэр танилцаад тэгээд одоо Баянхонгор аймгийн 13 сумаар сайхан явнаа. За тэгээд адууг ер нь одоо хэрхэн дээдэж сургадаг байсан, хайрладаг байсан тухай ингээд хэдүүлээ адуучин сайхан наадам дээр сайхан танилцъя. За замдаа гарцгаа. За сайн байна уу та? За сайн байна уу? Сайхан намарч гэнэ үү? Сайхан намарч байна. Та сайхан намарч гэнэ үү? Оо сайхан намарч. Өнөөдөр чинь зуны сар тусаад 3 хоног шүү дээ. Тэглээ. Намрын ихэнх сар шинийн 3 их сайхан өдөр. Бас энэ сайхан наадам дээр бас ингээд таарч байгаа даа бас бэлгшээж байна. Адууны юмртай сайхан наадам дээр энэ адууны доосоор дийлээ гоёсон. Та яг бол адууд баруун аймагуудаар нийтдээ нэг 87 хоног хавар гараал одоо тойроод ирж байна. Ямар мундаг юм. Баруун хэдэн аймаг ирв? Баруун одоо ер нь Улаанбаатарын баруун зүгийн 10 аймагуд дээр явах талаар нь 5 аймгаар явлаа. 87 хоног. Одоо ийшээ Ууранга Баруун 3 сар шүү дээ. Арханга хөвсгөл булганы сайхны ариг дээр дуусгаж гал ингээл ардынхаа соёл түүхтэй танилцаж бас өөрөөч бас суралцаж энэ сайхан өв соёлол хойш өвдөлдөн үлдэх зорилготоос ингээд хүн болгон сайхан байх нэгдэж байна. За таны төрийн ажил өндөр. Оо ажил өндөр. Дарагтаа бас энэ таарсанд бас их сайхан бэлгшээж байна бас. Төр төмний минь бас сайхан буян төмөн олонныхаа буянд одоо сайхан хосолж явна. За олон адуучд оролцсон. Хамгийн олон адуучд оролцсон. Сайхан адуучдын баяр болж байна. Тийм бай. Тэгээ бас морины хэмэртэй сайхан надлаа. Монголчуудын тусгаар тогтнол үндэсний эв нэгдэл оюун санааны дархлаа оршин тогтнохын баталгаа бол Монгол наадам. Тэгээ Монгол наадмыг Монгол моргиугаар зөвлөх арга байхгүй. Монгол хүнийг ч гэсэн Монгол моргиугаар зөвлөх арга байхгүй. Тийм ч учраас энэ Тэнгэрийн хүлэг морийг төрийн сүлдэндээ залсан арт юм. Мориныхоо дэл дээр дэлхийн талыг эзэлсэн арт юм. Монголчуудыг дэлхийн түүхийг бичсэн гэж Японы эрдэмтэд бичсэн байдаг. Мортойгоо хамт тийм ээ. Тийм. Мортойгоо хамт дэлхийн түүхийг эхлүүлсэн. Үнэхээр л монголчууд дэлхийн түүхийг эхлүүлсэн. Энэ бол багаар нөлөөгөөр Америкч төвчнэгдсэн Австрали төв дэлхийн энэ олон шинэлтүүд бас маш олон босож маш нарийн үг юм байлээ тэр. Зүгээр нэг энэ 1206 онд монголчууд дэлхийн түүхийг эхлүүлсэн гэж. Тэр түүхийг чинь бичсэн Монгол морь
Одоо салшгүй холбоотой учраас монголчууд эртээр байсан морой шүтдэг, моройд эдэлдэг. Тэгэл морины соёл гэж агуу юм да. Морины хэрэглэл мөнгөн баавар, мөнгөн хазар одоо мориныхоо тоноглыг мөнгөөр чимгэлж байхаас суулаад одоо айраг цагаа дэлсүүл засалт тэгэл одоо хар багаасаа урд морины уралдаан. Монгол морины уралдаан үзүүлэх. Агаар хараад огчдгүй монгол хүн байхгүй шүү дээ. Би яг морин ингэж ашиглах хэлгээд сайхан намар өдөр байна. Нойрон тус ягаад ашиглах вэ? Манай авч адуу ч хүн байсан байна. Манай адуучнаас ажил амьдралын гараг гэсэн. Яг аавынхаа дурсгалаас гадна бас энэ Монгол адуу бол одоо дэлхийг эзэгсэн Монголын төвөө өвчсөн Монголын ард түмний одоо салшгүй нэг хэсэг юм аа Монгол соёл бол. Тийм учраас энэ адууны соёл бол Монгол соёл бол зохицол соёл юм байна. Эхлээд одоо Жороо морийг дэлхийн соёлын өвд ЮНЕСКОд бүртгүүлээ. Нөө бид бүртгүүлээ. Ийм санаачлаг гараад байсан. Тэгтэл Жороо морь гэхээр дараа нь хадарч морь одоо морины олон явдлууд одоо бас гадаадд одж өвчтсөн. Тэгэл өөр улсууд бүртгүүлээд ингээд Монгол. Тэгтэл яг Монголын ондоошил ижил Монгол адууны соёл гэдэг зохицоор нэг соёл юм байна. Одоо имэйл, Монгол имэйл давтагдчихгүй, Монгол имэйлийн гоёл давтагдчихгүй, имэйлийн баавар, гүлэм хазаарнагт Монгол гэсэн юм ондоошилтой. Гүүнийх нь айргаас ахуулаад дилийн засахад хүртэл хурдан морины уралдаанаас ахуулаад морины насны ангиллал нь хүүхэд багчууд ундгаас ахуулаад тэгээ эзнийхээ жинхэнэ нөхөр байсан. Ингээд Монгол морь бол өөр асар том соёл. Дэлхийн талыг эзэлсэн морь. Ер нь дэлхийн 2 дугаар дүнтэй. Дэлхийн талыг алтан туураагаар хамгаалсан. Ер нь тэгээ бас дэлхийн 2 дугаар дайныг ч гэсэн дуусгалтсан морь шүү дээ, тийм ээ. Тийм учраас Монгол морь бол тэр морины хиймэр гэдэг юм бол гайхамшигт. Хүний сайн нөхөр. Дэлхий дээр одоо Монгол наадам цорын ганц морой ингэж хол зайд уралдуулдаг ус дэлхийд байхгүй. Хүүхэд ундаг ус дэлхийд байхгүй. Ер нь Монгол хүний оршин тогтнох нэг салшгүй нэг хэсэг нь Монгол морь юм а гэж би бодож байгаа. Тийм учраас энэ адуучны байрыг дэмжиж нөхцөл үндэсний байгууллага соёлын өвд бүртгүүлэх ажиллаж байгаа. Ингээд дэлхийн нийтээр ирж үздэг бол. Монгол морь одоо Монголыг дэлхийд гайхуулж байна. Морьтны гайхамшиг үзүүлж байна. Энэ нь бол зөвхөн аялал жуулчлалын бүтээгдэхүүн болох тэгвэл дэлхийн соёлын өвд бүртгүүлж байгаа Монголын ард түмний өв соёлын салшгүй нэг шиг үзэж байна. Эсхий турхтнууд байна. Одоо салшгүй хэсэг бол Монгол байна. За сайхан намарж сайхан нааж гэнэ удаа. Оо сайхан нааж гэн. Сайхан намарж сайхан нааж гэнэ үү? Оо сайхан намарж сайхан наадлаа. Сайхан болж гинөө наадам. Одоо энэ адуучтайхан өв соёлыг хойд үждээ үлдээ. Адуу гэдэг малчин бол хамгийн эрдэнэ шүү дээ. Энэ олон сайхан алтан туурайтнуудаа юу яаж сумдаас сайхан зохион байгуулалттай Жороо морь ирж байна. Тэгэл гатарч мөр уургач гэл одоо энэ бүхэл адууны дээд соёлыг яс юм нэвтрүүлэг хийж байгаа гэх баярлж байна. Айна нэрмжтэй явж байгаа энэ Гомбожууга манай энэ аймгийн хаал яг ажил муутай сум байна. Тэрнийг очиж босгоод 1 жил 2 жилийн дотор босгочдөг. Тэгэл дараагийн муухан дуу сум руу очиж шилжиж бас л мундаг тийм хүн байсан юм аа нэгдлийн дарга. Гомбожив дарга олдоохон адуун сөргөө бол сайхан малладаг. Адуу ихтэй эдэлдэг тийм хүн байсан. Гомбожив дарга бол өөрөө бол уургач. Адуундаанд ортой. Морой уургалан тийм хүн. Ер нь адуу бид нар яаж адуу гэдэг амтны ч одоо ер нь ёстой л хайрлж яхаас шивгүй мал шүү дээ. Адуу гэдэг чинь. Өв соёл гэх юм бол одоо тэгэл сайхан эмээл азар янз бүрийн маран танагдлан гоё дилийн засан ингээл урд морхич одоо сүүл зогсоос ойлгон боон сүүлийн боон ингээл явдаг. Адууны өв соёл гэдэг чинь бол одоо тэгээд уургандаа гөрөө алхаж болохгүй. Азар ногтон дээрээ алхаж болохгүй. Морой ногтын мултаа тавихлаар ногтоор ингээ ороолгоо болохгүй. Тэгжилдээ эдэлж үндэлж.
Одоо тэгээ хурдан мөрнийхөө гөгшрөөд гэдэг юм уу тийхлэр зэрэг заавалч өндөр уулын ороо дээр авчиж залах шийд. Нэрээ яг тэгдэг биш. Би одоо яг сандах манай намайг баг бахад. Морины толгойд ингээд уулын овон дээр Уулын овон дээр авчиж өндөр уулын ороо дээр дээдэлж. Тэгээ тэр уул усандаа одоо сая хөлөг мөн энэ газар шоронд дээрэж төрхөлтгоо гэдэг. Өрөөж. Тэгээд толгойг авч уулаар дээр авцалдаг. Тийм түүх байна. морь бэжэж энэ алтан туураагаараа дэлхийг тамгалж олон төр баатар хаадууд маань энэ их орон газар шорондоо мортойг хамт зүтгэсэн. Тий. Одоо эдэн зингэсийн үеэс хулал дэлхийг талыг бараг эзэлж ийсэн, мориор л эзэлж ийсэн баггүй ч. Энэ Монгол морины чадлыг түүх дэлхийд одоо бас танигдаас гэж боддог. За. Дүгнэ одоо бас нэг гарын бэлэгтэй явна. За. Одоо энэ хол газар явж байхад бас төр төмнийхээ буйнаар л энэ олон Монголынхаа нүүдэлтийнхээ соёлынхаа нэвтрүүлгийг бас хийж явна. Дээр нь одоо манай нэвтрүүлгийн ерөнхий баримтч компани Урбаник компани танд өгч байгаа. За баяр. За тэр малчтынхаа өв соёлыг дэмжиж хойчрдууд нь хамтдаа ажиллаж байгаа. Энийг бас эрүүл боловсролтой хамгаалаарай. Алт ардууд төмнийхээ өв соёлыг одоо хойч үе сайхан өглөөлөн үдээсээ одоо бас газраас маш олон хүмүүс хэвтэгтэй сайн оролцсон байна. Зөв юмд бол монголчууд нэгддэг. Тэр соёлын төлөө зөв юмнууд одоо монголчууд нэгдэлгүй яах вэ? Нэгдэлгүй яах. Тийм үү? Тий. Урбаниктай байхад өдөр бүр амттай. Монголчууд бид ходоодны хор тавдрын өвчлөлөөр дэлхийд 2 дугаарт, ходоодны хор тавдрын нас уралтын тоогоор дэлхийд 1-р бичигдэж байна. Энэ бүгдээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга бол ходоодны саст бүрхөвчийг бүрэн бүтэн эрүүл байлгах явдал юм. Япон улсын Окинава арлын далайн бор цамгаас гаргаж авсан пастро бэлтгэл нь ходоодны улайлт, шархлааг эмчлэх эмчилгээний өндөр үр дүнтэй. Хеликобактерийн халдвараас хамгаална. Далайн замаг пастрог уугаад ходоод өвдөх цавиргүй эрүүл амьдарцгаая. Радио станц худалдаа түрээс та манай 1-60 км хүртэлх радиуст барих гар болон суурин бүх төрлийн станцыг олон улсын шилдэг 5 төрлийн брэндээс сонгон гөргүүлээд аваарай. Үндэсний өв соёл харилцаа холбоог дэмжигч Asian Road Trek. Номадик рамен. Байна уу? Байна, сайн байна уу? Манай нөхрийн бүх хувцсны халааснаас нь намун 199 19 25 92 гэсэн цаасууд гарч ирэх одоо яах вэ хөө? Би очие. Уулзах уу? Уулзъя. Юунд давагцъя? За тэг. Сайн байна уу? Сайн байцгаана. За тэр намун заяа чи хаа байна? Манай 1-р хоолны тогоо намун заяа юу? За манай энэ тогоонд цай, шүл, мах чанан, сүнхөөрүүлэн, хөргөн, тараг бүрэн бүр жимсний чанар чанаж болно. За ер нь тэгээд чанаж болгож болох бүхэл зүйлүүдийг чанан. Тогоо байсан юм уу? Юу? Хөргөн тогоо вэ? За чиглэл компанийн намун заяа брендийн олон үйлдэлт цахилгаан тогоо чанаж болох бүгдийг чанан. За сайн байна уу? За сайхан цэцээ сайхан намарч байна уу? Сайхан. За наадам сайхан. Оо сайхан байна. Ер нь энэ жилийн адууч нь бол нэлээ өргөн дэлгэр сайхан болж ин гэж би бол харж байна. Тэгээд ер нь залуучууд нэг хэсэг чинь ятад нуцыг дунаа шуугаад байдаг гэсэн шүү дээ. Харин одоо энэ наадам дээр бол ер нь баг нуцыг л унж шуугж байгаа залуучууд харагдахгүй шүү. Тэгээд энэ адууч тэмцээн маань ер нь жил болгон уламжлаад явчих юм бол энэ адуун соёл гэдэг зүйл чинь бол өөрөө мартагдахгүй болоод ирнэ шүү дээ, тий.
Энэ адуучин тэмцээнд өчигдрийнх дээр орлоо, сомон өртөөд орлоо, 64 мөхтөнд орлоо. Уурга ташуур шүрэх тэмцээнд нь ороод тэгээд чадсангүй. Шүүрийн алдаал өнгөрлөө. Манай гэр бүл одоо энэ сайхан гэр бүл гэдэг тэмцээнд нь орох гээд бас бэлдэж байгаа. Гэр бүлээр хүүтэйгээ буурал мортой авах гээд одоо манай хосууд бэлдсэн багс гэнэ. Одоо башуурхан шиг очиж бэлдэхгүй болоод бүгдээрээ за гэлээ. За энэ дээр танай гэр бүл одоо юугаараа сайхан бас онцолж бэлдэж орж ирв. За яг хуу аны жилээр хүүхдэрээ тэгээд ижил мөрдөөрөө тэгэл орж ирлээ. Аав ээжийнхаа өвлж өгсөн хэрэглээр тэгээд ингээд улсаа нутгаас ард өмнө баярлуулъя. Тэгэл наадам сайхан өргөн болгоё гэдэл орж ирлээ те. За тэгээ та бүгдтэй бас их баярлалаа. Монголын ард түмэн бүгдөө сайхан морьтой сайхан гэр бүлдээ сайхан уриалж бас энэ гэр бүлээр оролцож байгаа ирсэн бүх гэр бүлдээ бас ингэж талархаж байна. За сайхан надараа та. Сайхан наацгаараа баярлалаа. Та бүхэнд ажилтны өнжил амьдрал хүсье. Үндэсний энэ сайхан өв соёл, өв уламжлалаа сайхан сэргээ таниулах. Бас одоо гэр бүлийг одоо гэр бүлээрээ сайхан адууныхаа өв соёлыг дээдлэе. Гэр бүлээр одоо энэ морийг яаж хайрлах, дээдлэх, унах. За ингээд одоо сайхан хосолсон бай. Сая одоо ингээд ах маань ярьж байна. Одоо өвөг дээдсээ сайхан уламжлан ирсэн одоо ногт хазаар мэдээж одоо ташуур гэдэг одоо 3 4 9 үеэрээ сайхан юм хадгалж явдаг сайхан буйныг бас ингэж авч үлддэг. Энэ бол адуучин хүмүүсийн одоо бас хамгийн сайхан нандин одоо соёл байдаг. За ингээд одоо бүгдөө юм араа ингээд сайхан гэр бүлээр орж ирсэн байна. Наадмаар ер нь одоо ингээд бүгдөө ийм сайхан чигдрээд ингээд явал сайхан байна. Сайн байна уу? Сайхан нааж гэнэ үү? За амжилт хүсье та бүгдтэй. За сайхан нааж гэнэ үү? Сайхан нааж гэнэ үү? Сайхан намарч гинэ үү? Сайхан намарч гэнэ үү? Сайн явж гинэ үү? Оо сайхан баярлж байна. Сайн явж ирлээ. Энэ сайхан наадмын дээр бас ингэ уулж чаддаг сайхан байна. За. Сайхан болж байна. Аль сумаас Баяа сумаас. Сайхан тэмцээн болж байна. Олон түмнийг баярлуулсан намрын дэлгэр сайхан цагт ижил ногоо хор бороо хорч сайхан байна манай натдаг. Сайхан болж штэ наадам. Тий. Залуучууд 95-ыг гайхуулсан анхудаа аймгийн авраг гэдэг одоо ч манай гал утсан баяа хоёр зааг дээр болж байна. Сайхан байна оо сайхан байна. Одоо нэг үеийн бодвол энэ сайхан тэмцээн зохион байгуулалт одоо хүн болгон буцаа морондоо ороод сайхан ижил морьтой сайхан болж шүү. Одоо тий одоо хүн болгон морондоо орч. Одоо сүүлийн үеийн залуучууд их өксөж гарч ирж шүү моронд. Их горхоотой хөдөө гарах дуртай болж. Энэ морь гэдгийг чинь одоо холдож Монгол хүн чинь холдож чадахгүй шүү. Тэр зовсон генд нь шингэцэн тийм ээ байгаа тий. Адууных ёс зүйгийг сайхан харуулсан. Уурах шүүрх нь одоо сайхан ухаан ахаа самбалтай байхыг хүсье ёо. За баярлалаа. Ерөөл очирч та бүгд ажлын өндөр сайхан хүсье ёо. За баярлалаа. За өнөөдөр энэ сайхан наадамдаар одоо маш олон сумдуудаас өрн дэлгэр одоо адуучд маань сайхан оролцож байна. За өнөөдөр бид Баянгар аймагт Монгол Улсын хөдөлмөрийн баатар Гомжуугаа одоо нэрмжт энэ Баянгар аймгийн авраг шалгуулах хадуучийн тэмцээнийг эхлэн ингээд зохион байгуулж байна. Энэ тэмцээний онцлог нь бол одоо анх удаа Баянгар аймгийнхаа бүх сумдыг хамруулсан маш өргөн бүрэлдэхүүнтэй нээлттэй одоо оролцоё гэсэн бүх хадуучныг оролцуулж ийм наадмыг зохион байгуулж байна. Хадуучдаа урамшуулсан одоо адуугаа эдэлж хэрглэж байгаа Монгол ахуйгаа одоо ингэж авч байгаа хүмүүстээ илүү одоо итгэл найдвар төрүүлсэн ийм уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулж байна. За яг одоо бол манай хатарч морьдын уралдаан. За хатарч морьдын уралдааныг бид нэр зүгээр одоо ингэж тойруулах биш. Бас Монгол өвөл өмжлөө оруулсан хатар тойрж ирээд жирэмсүүлжих ногт цагндах гэх мэтлэнгээр тойрж ирж байгаа. Хоёр тойрж ирээд ногтоо зангидаа дахиад мордоод дахиж хоёр тойрж ирээд жирмээ сүлжээд дахиж тойрж ирээд ингээ барайнд ороод хугацаагаар хэмжээд ийм тэмцээнийг зохион байгуулж байгаамаа. Тэгээд өнөөдөр бол жороо морд, хатарч морд, сумын өртөө гэдэг уралдаан одоо байгаа. Тэрнийгээ хийгээд үндэсний бүх юм барилдаан. За маргааш бол адуучин тэмцээн, сайхан морьтой гэр бүл гэсэн одоо хос биш одоо гэр бүл хүүхдтэйгээ гэр бүлээр оролцох юм тэмцээнүүдийг 2 өдрийн турш энэ галуутын нутаг үүдийн цэгэр хөндөд одоо зохион байгуулж байна. Монгол хурдан морьдын бас онцлог уралдаанууд уу энэ жороо хатарч морьд, морины сайхан идэл хэрэгэл, өвлөмжлөн дагсан говц сурнар гэдэг одоо ингээд бүх юмыг бид нэр сурталчлах энэ залуу хойч үе энэ малчтаа одоо түгээн дэлгэрүүлэх, нэмэгдүүлэх одоо энд бид нэр
оролцогчдыг ингээ харахад бол зөвхөн одоо тэмцээнд оролцож байгаа адуучид гэхэд бараг 500 орчим болох юм шиг байна. Тэгээд одоо энэ бусад ирсэн зочид төлөөлөгчд энэ олон морь унсан энэ хүмүүс бол энэ адууны энэ Монгол өв соёлыг тээж байгаа юм хүмүүс ээ. Тэгээд энэ оролцож байгаа хүмүүстээ бас баярлалаа. Тэгээд танай нэвтрүүлгийн хамт олон баярлалаа. Ажлын амжилт хүсье. Одоо ийм сайхан вижиг авч одоо эсхий тууралт нэвтрүүлэг очихгүй л одоо болохгүй шүү таах юм. Энэ наадам их сайхан болж байна. Тийм байна. Энэ ах одоо аль нутгийн гаралтаас өөрийгөө танилцуулж байгаа. Улсын тэргүүний галууд сумын онгон хөөхт. Уутын гол гэж одоо энэ дэш 3 дугаар гэдэг юм. Тэгээ энэ сайхан өдөр сайхан наадам болж байна. Энэ адуун соёлыг одоо нэвтрүүлэх, сайжруулах нэг хэсэг чинь одоо энэ цэгэлгээд мориноос уучлаа монголчууд. Тэгээ энийг одоо цаашдаа эргэж одоо морьтойгоо харьцах. Буцаагаад морин дээр мордуулах. Энэ юм ухаантай сайхан шийдвэр байна. Тэгээ энэ аймгийн аврах шалгаруулах энэ одоочтой тэмцээн энэ Баян-Хонгор аймгийн Галууд сумын одоо хойд үүдийн синхронд өргөн дэлгэр сайхан болж байна газар тий. 2 үүд гэж байдаг. Орд хойд үүд гэж байна. Тэгээ энэ хойд үүд нь бол одоо Чингмэний төрсөн нутаг. Галуудын одоо нутгал та. Тэгээ энэ синхрондид өргөж одоо их сайхан болж байна. Дээр үед бол одоо энэ нэгдлийн адуу мадуу чи энэгээр зүгээрс нүүгэлж байлаа шүү дээ. 2 үүдийн синхронд дүүрэн бэлчиж байсан. Одоо ийм зүгээр. Тэгтээ одоо бас одоо байна. Галууд сум бол алт эрдэнэс энэ адуу айраг ажилсаг төмний мөлгийн нутгал да. Тэгээд Галууд сум маань бүгд найрамдах Монгол Орд улсын хөдөлмөрийн баатар Дамжинжовын Гомбичүү гэж ганц хөдөлмөрийн баатартай ийм сум. Тэгээд энэ удаагийн аймгийн авраг шалгаруулах энэ адуучдын тэмцээн бол тэр хөдөлмөрийн баатар Гомбичүүгийн нэрэмжит одоо ийм тэмцээн болж байна. Олон сумын одоо адуучин залуучууд энд хорон цугласан байна. 400 гаруй одоо адуучдын тэмцээн наадамд оролцож байна, хүмүүс оролцож байна гэж ярьж байна. Яг энэ уралдаан тэмцээнд бол 220 одоо залуучууд үртгэлтэй орсон байна. Монгол улсын энэ адуучин тэмцээний рекордыг бол үндсэндээ эвдэж байгаа юм байна. Тэр адуучдын халууны одоо нэг хүн ярьсан. Тэр хүн ярихтаа бол ер нь одоо дээд рекорд нь энэ Сүхбаатар тал руугаа 183 одоо орж байсан гэсэн ийм тоо баримт хэлж байна. Тэгээ Сүхбаатар аймгаас болсон тэмцээнд гэж тэгж хэлсэн. Тэгэхээр энэ бол одоо энэ тоо баримтыг бас эвдэж байгаа ийм сайхан өргөн дэлгэр наадам болж байгаа юм байна. За их хурлын дарга бас хэлэхдээ тэр энэ наадмыг цаашдаа уламжлал болгож одоо явуулах. Жил болгон одоо явуулж явах. Өшөө одоо жилээс жилд одоо хөгжиж дэвшиж сайжирж явах ийм одоо сайхан одоо үгийг хэлсэн. Энэ нь эцсийн үр дүн нь яах вэ гэхээр энэ одоо адуун соёлыг л одоо хөгжүүлэх, адуун соёлыг одоо дэлхийд энэ ЮНЕСКОд өртгүүлэх. Тэгэхээр энэ бол чухал юм аа. Энэ одоо эргэн одоо энэ сайхан адуугаа амгаалж энэ өв соёлыг одоо дээдлж үлдэх гэж явах. Маш чухал одоо ийм тэмцээн болж байна гэж боловсрол үндэсний дархлаа л үздэг. Үндэсний дархлаа энэ бол яахын аргагүй монголчуудын үндэсний дархлаа хамгийн одоо том чухал ийм. Тэгээ ер нь бол Монгол улс чинь морьтойгоо сүлдэндээ мөнгөрсөн ийм сайхан ард түмэн шүү дээ. Тэгэхээр энэ адуу гэдэг бол энэ хямартай. Энийгээ дагаад монголчуудын хямар өөдөө байдаг. Дээр төрийнхаа дээрээ залдаг, тэнгэрийнхаа дээрээ залдаг хамгийн том соёл. Жил болго ингэж явна гэдэг бол их сайхан. Сайхан. Энэ бол их гоё одоо их том рекордыг дүү сайхан эвдэж байгаа наадам болж байна. Тий, сайхан наадам болж байна. Тийм байна. За өнөөдөр миний хувьд хамгийн олон хийж исэн 183 хүн дээрээс адуучин тэмцээн хийж ирсэн. Өнөөдөр одоо Баян-Хонгор аймгийн аврагч шалрал адуучин тэмцээн 216 хүн орлоо. За тэнэгүүрээс онцлог байна. Олон адуучд орлоо. За мөн тэгээд бай шагнал өндөртэй. Тэгээ адуучдаас ямар нэгэн хураамж авсангүй бай шагнал өндөртэй адуучдаа урамшуулж штэ. Ингээд ихтэй адуучдаа мань улам л одоо ойртоод мориндоо ойрхон болоод уурга бариад одоо эхэлнэ штэ тий. Энэ талаараа их онцлогтой байна. Тэгээд ер нь цааш энэхүү арга хэмжээг манаас Баян-Хонгор аймгийнх манадаас их хурлын дарга манаас жил болгон зохион байгуулалт дэмжинэ гэж байна. Одоо Баян-Хонгор аймгийн бас
хурал засаг даргын хамгийн газрын ч гэсэн сайхан дэмжиж явнаа л гэж байна. Тэгээд өнөөдөр салбар албагаан байгуулад сайхан залууг тавиа тэр залуу маань одоо сайхан сумдууд дээр холбоотой болоод одоо явах бах та. За ямар тэмцээнүүд явагдах вэ? За өнөөдөр уурга дашуур шүүрлээ, морьтой явган шургуулж уургаллаа, бас эмнэг хангал байлгуулж ингээ үндсэндээ 4 төрлөөр явж байгаа. Тэгээ цаашдаа манай Монголын ядуучдын холбоо бас нэг төрлүүдээ бас нэмэх юм. Тэгээ одоо тий суран эдлээ хэрэглээд одоо тэд өрсөлдөх. За тэгээ одоо бас морьт харваг оруулж ирэх гэсэн бодолтой байх. Тий ер нь яхаа энийг яаж оруулж байгаа гэвэл дэлхийн талыг эзэлсэн. Одоо нэг нь морь, нэг нь хүн, номсом. Энэ гурав хослох хэрэгтэй байхгүй. Тэгээ энэ гурав одоо оруулж ирээд одоо морьт харваг одоо оруулж ирэх гэсэн морьт харвааныхаа холбоотойос хамтарч гэсэн ойлголцож гисэн. Цаашдаа яг ингээ хөсөлөх юм бол одоо гэрээр одоо хөдөөний Монгол гэрээр орох юм бол сайхан Монгол морь, сайхан Монгол хүн. Тэгээ одоо гэрт оронгууд сайхан одоо ном сум маань одоо хойнонд одоо залаатай байж те. Тийм л одоо бэлэглэг цаашаа бодож байна да. Тэгээ буцаад одоо сайхан энэ Монгол морь маань дэлхийд одоо алдаршиж энэ Монгол одоо адуучдын маань суу алдар одоо дэлхийд дахиж удаас мандаж гарах тийм боломжийг л одоо хийх гэсэн бодолтой байгаа юм л да. Энэ тэгээд одоо энэ сайхан дэлхийн талыг эзэлсэн энэ Монгол адуу хизээч ганцаардаж Монгол хүн мориноос хизээч одоо хөндөрөхгүй байх ёстой байгаамаа. Тэгээд мориндоо хайртай хүн эх орондоо хайртай гэж ярьдаг. Тэгээд бүх сайхан дэмцээ урлаг дэмцсэн бүх хүмүүстээс баярлаа. Тэгээд энэ одоо морьтны маань одоо соёл цаашаа өн мөнхөд одоо дэлгэрч одоо дэлхийд одоо Монгол адууч маань нэр алдраа цуураатай гэж бас хүсэж байна. Тэгээд та бүгдээс баярлалаа. За сайхан надад. За сайхан надад. Хэрэм цамхаг трейд компани Бөөтрлийн барилгын материалын бөөний худалдаа, Осфо хавтан өнгө даргалит, Орос аргалит, лагтерэг, фасадны ногоон дор, фасад шүүрб, шилэн хөвөн, Орос хөвөн, солон сэмүүс, сэдэг төмөр, цутгалт тор, халааж наадаг харцаас, энгийн харцаас, шахдаг хөөс, дулаалгын мөнгөлөг зөөлөвч, уурчийг тусгаарлагч, хар замаасаг, цагаан замаасаг, шал тэгшлэгч, бэлтааны савуу, хураа гипс, цагаан цемент, угаадаг замаасаг гээд бүх төрлийн барилгын материалаар та бүхэндээ үйлчилж байна. Хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэн. Утас 89 сервис 8184 89 3258 Хэрэм цамхаг трейд компани. Тулах докторгүй Монгол гэрийн үйлдвэр. Бэлгэр цагийн дэгжин өргөө, дэндүү хайрын бэлгэдэл өргөө, дурлалт хосын хурмын өргөө, дэлхийн тавцсанд данстай Монгол өргөө. Бид уламжлалт Монгол гэрийн үндсэн хийц, шинж чанарыг алдагдуулалгүй, иж бүрдэл хэсэг бүрийг үйлдвэрлэн ухаанд Монгол түмэндээ түгээн хүргэсээр байна. Монгол гэр захиалга утас 9920 54 3 Хаяг Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо Монеал. Тулахт огторгүй Монгол гэрийн үйлдвэр. Төгс хослол буйдан. Манай компани үндэсний үйлдвэрлэгч бөгөөд айлгэр албан байгууллага үзэр үйлчлэгээний зориулалтаар бүх төрлийн бууданг, чанар, мөн үнийн таатай нөхцлөөр танд санал болгож байна. Манайх 2 жилийн баталгаат хугацаа олгодог. Бидэнтэй холбогдох дугаар 91 тэгтэг 8589. Мөн төгс хослол буйдан гэсэн Facebook хуудсанд зочилж захиалга өгөөрэй. Урбаниктэй байхад өдөр бүр амттай. За энэ наадмын талаар та сэтгэл бодвол энэ одоо нэг Монголын биеийг Монголын үнэмшлийг ярих их дуртай. Бид нар чинь одоо Японы эрдэмтэд зарим нь дэлхийн дөх 1206 оноос эхэлсэн гэж хүртэл яриад байгаа шүү дээ. А тэр тухайн эрдэмтэд санд байж болно. Бид нар өөрснийгөө өндөрт хэрэгж болохгүй. Зөвхөн бидний одоо эзэн төхрөн байж байсан Монгол улс гэдэг чинь эдүгээ 21-р зуун хүртэл явах та. Бас хүн төрлөختөндийг үлдээсэн хүн төрлөختөнд сануулсан юмтай ардсан. Яг одоо ангрын бэнэгтэй хүн төрлөختөн шүү. Тийм ээ тэгэхээр тэрний мөн чанар нь үлдсэн юм жоохон юунд оршиж вэ? Тэ? Хаан байна уу, морь байна уу, бөх байна уу, ухаан байна уу? Тийм ээ? Одоо бол Монгол улс одоо байгаад байна шүү дээ, тийм үү? Тэгээ ийм юмных нэг хэсэг нь бол яг харахгүй Монгол өв соёл. Одоо яг үннийг хэлэхэд дэлхийн соёлд
дорны соёлд монголчуудын оруулсан хувь нэмэр өндөр шүү дээ. За тэд нар тэр хэлэхгүй л дээ зүгээр. Тийм учраас энийгээ нэг хойч үдээ сануулах гэж ийм тэмцээн хийгээд байна. Тэ эн чинь зүгээр нэг зугаалах гал одоо нэг хүмүүрнээс унах унахгүй нүү гэсэн тэмцээн ерөөсөө биш. Зүгээр ер нь биднэрт нэг биш үү самтгай бодтугай гэсэн үг. Энэ бол зүгээр ямаа сануулаад байгаа. Их сонин. Хүн төрлөختөнд бол сонирхолд нь их хэрэгтэй. Бодомжинд нь хэрэгтэй байхгүй. Би тэгж л боддог. Сайхан дарахлаа. Энэ үндэс чинь ингээд байгаа үндэс чинь ямар үндэс чинь бэлээ. Тийм ээ? Одоо би өөр үндэснийг нэрийг хэлээ яг хөө тийм. Нэг үндэс чинь байхад энэ чинь яг ингээд байгаа ард түмэн чинь ямар ард түмэн бэлээ гэж бодоход хүн төрлөختөнд тэ эчин төрөн байгуулж асан хэдэн орон байдгийг хэлхийд. Тэгэхээр ийм байдгийн байна гэсэн бодол төрхөөр байвал бодоо. Энийг ямар нэгэн наадмаар ч юм уу тэ ямар нэг юмар хүн төрлөн сануулж байхад биний зүгээр боддгийм одоо Монголын залуучууд маш хоёулаг болж байгаа. Ялангуяа 18-аас 27 настай залуучуудыг өөрөө араараа маш их тунгалаг болж байгаа. Арай бас өөр болж маш гоё болж байгаа. Тэд нар бол бүр аваад явна. Бус дорн бол хэцүү байна. Бид нар гадны ус орж баг энэ Монголын өвс соёл одоо битгий устаасаа гэдэг дээр бүр их бас анхаарч шүү дээ. Тэгж байгаа тийм би. Энэ алс нь бол тийм ойлголт бий. Тий. Одоо ингээд бид нар бас ингээд найдаад байсан чинь бид нар найдварын төрүүлсэн ард түмэн болохгүй бас болохгүй юм би ус төр яриад яг хоо. Тий ямар нэг юм ярмаар мөр. Гэхдээ бид нар байвал яг зөөр нь шүтж байгаас одоо монголчууд олон сая монголчууд биш дэлхийд зөвхөн өөр Монгол одоо Бурят гэхгүй Хазараа мадар дэлхийд тэд нар чинь бидний залбирч идэх гэж бид нар ачаад байх хэрэгтэй байхгүй тийм ээ тий. За баярлалаа. Тэтгэж дэлхийн талыг дайлсаар түмэн жилийн баатрын удамтай хаант төрийн Монгол минь нууцээ. Эсхий туурхтан нүүдэлчин монголчуудын өв соёлын баримтат сурал нэвтрүүлэг маань Баян Хонгор аймгийн Галус сумын Харьяат Намнин жовын Гомжуу агсны нэрэмжид Адуучдын өв соёл нэвтрүүлгээс та бүхэндээ хүргэлээ. Ингээд эсхий туурхтан сурал нэвтрүүлгийг тухлан сууж таалан соргисон та бүхэндээ талархлаа. Адуун сөргөө бол одоо хүнлэн дээжилсэн төрийнхөө тэргүүндээ залж байсан галах Монголын ард түмүүд ерөөсөө адууныхаа хэмээр гараад дээшийн өдөн соргиж явдаг ийм сайхан уламжлалтай улсууд гэж бид бүхэн цөмөрөн боддог хүндэлдэг ийм ээ. Жороо мөрч одоо уран жороо, Тимэн савир, хон жороо, за тэгээ яг султан жороо байдгийг. Даагшлангаас сургасан дөгөр огт зүгээр сайн гатэрдэг. Одоо байж байгаа гэнхэн жороо ордог ч бас явдаг би. Их сонирм энэ. Энэ мундаа бол өндөр болоод ирэхээр бол хамаагүй дээр. Энэ мундаа өндөр, энүүгээрээ жоохон готоогоод ингэж ирсэн мөр бол Зүгээрээ жаа. Хурдны шинжтэй л бид нэр үздэг. Тэгэхээр энэ чи ийм урт уурган дээр энэс уртлохоо тавьчих юм бол чи нахил заад ингээд малын толгойд орохгүй шүү юм болоо шүү дээ. Манай Монголын жижиг мөр гэдэг чинь бол одоо Чингис унаад дэлхийн талыг эдэлж явсан түүхтэй юм тийм.